Зохиолч Стенү санаандгүй уучрал 1-р бүлгийн 14-р хэсэг. Хангаай нутгийн Буйдхан сумын дэрэгдүүр нийслэл хотыг зорих төв зам өнгөрдгөөс гадна Алтны 2-3 ор дуурхай үйл ажиллагаа эрхэлдэг тул ерөн л хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Сум болгонд л нэг авгар нэг том баян байдаг нь бичигдээгүй хууль. Сумын зан суурь гэрх бархалдсан шарыг болоод түүний ганц хүү Баатар нар яг л ийм тодтолд хамрагдах хүмүүс. Өнгөрсөн жил 9-р ангиа төгсөөд хот руу явж хэсэг дэмий тэнсэн Баатар цагаан сарын өмнөхөн ирчгээд марлыг дагаад салхаа байчихсан. Энэ хугацаанд чамайг л бодож явлаа. Би чамд маш хайртай хэмээн огтхонч нүүрний хувирлгүй өглөн хөөрхийн марлыг бүр ичээж орхижээ. Сумын төв цогтуучууд танхаачууд их. Дунд сургуулийн охид тэднээс үргэлж айж эмээн зогтох бөгөөд орой өдөш боломгцол гэртээ бүгчдэг. Ганц Баатар төдийгүй дээд ангийн болоод үеийн банд нар маралд харайлчлан ээлж хоргоохон тунжигт өвхтэй. Зүрхнийхээ мухарт тамир гих гойхон залууг хадгалан хэргүй үнэн хараар харилж явдаг гинэн жаалхан маралд эрчүүдийн ирээгүй үйлдэл үнэхээр таалагддаггүй ч яалтай билээ дээ. Хаявсан газар сүүдэр шиг дагах тэргүүн баян суурийн ганц хүү авгар Баатрын нөлөөгөөрч тэрөө эргүүлдэж зовоодаг эрчүүд сурггүй болж золбин нохот хүртэл дууга хамжих санагдан амар чимэр болсон нь маралд ашигтай байсан тул тэгс хийгээд зөнд нь хайж хэрэгсгээж болчихов. Яаж мэддэг юм марлыг гэрээсээ гарах бүрд сургуулаасаа оройтож тарах бүрд Баатар ирчихсэн араас нь сэм дагна. Ерөн л гүнж марал минийх шүү гэж зарлан тунхаглаж Баатараас эмээх залуус заага барьсан нь тэр аж. Марлыг аашлаач хажиглахаа болсныг надад тасчээ дээ хэмээн эндүрэн бодсон Баатар нэг орой араас нь дагсаар гэрэн гадаа ирмэгц гүйцэн ирээд марлаа би зөндөө удаан гуйлаа чи надтай үргэлжлэлтэй гэж бовтнон хаалга хаш зогсчоод явдаггүй. Юун үерхэл вэ? Би өөр хүн сайн аль ухаалт. Би мэднэ судалсан. Тэнгээ энтхих биш хотынх. Баатар дүрсхэн уурлаж би тэнэг гэж үү? Намайг хуурчхан гэж чи бодоогүй үсттэй гэж дууга өндөрсгснөө угсгийн хазар дээр нь үнсэн тэврээд авлаа. Төрхөн биетэй марал эсрэг үдсэн ч яахан дэлхв. Хурдан амсгаадах Баатар тэврэлтэй улам чангалан зүтгэсээр урвал дээр нь хальт үнсэн хөөхнөөс натгалахад болооч заван амтан гэж бөхөмдөн чарлах марал аваа аха хэмээн туслан жирэн хашгирснаа Баатрыг тас хийтэл алгадж орхив. Цогтөц халамтснаас гадна гоо сайхан охинд шунан тачаадсан Баатар ухаан алдан зүтгэлж зогсдол ашгүй марлын аав ах хоёр нь гарч ирээд өөш чи яадаг новшвэ гэлцэн дайрч Баатрыг элбэн гөвшөж орхилоо. Баатар хэдийгээр маш сайн зодтолдогч хоёрын хоёр хүнийг дээлсэнгүй хараал урсгасаар зугтаажээ. Энэ өдрөөс хойш маралд өс сансан Баатар хорлох арга сэдэн шүд зууж явтал аавынх нь хоёр найз ноолуур авахар ирж боломж гарлаа. Сум аймаг дамжин түүхийн эд цуглуулдаг хоёр ченжер архинд дуртаагаас гадна охид хүүхнүүдэд нугасгүй гэдэг нь элтэй. 17 настай хэрнээ юм үзэж боль цогссон Баатар халамцад сэрэлцсэн хоёр ченжид манай доодангийн марл гэдэг охин би үнэхээр хөөрхөн гэмэн жаахан явдалтай хэмээн сэм шургаад зургийг нь үзүүлж орхив. Ах нартаа танилцуулаад өгөөч шовгор өгнө гэж цаадуул нь хоргоож Баатарч сэм тандсаар эмнэлгээс оройтож гарсан марлыг зааж өгөн хоёр согтууч нарийн гудам сахин оцсон нь тэр ажээ. Барай чигчид бариулаад ганцхан хонхотол залуу насныхаа эрч хүчийг бүрэн мэдэрч эхэлсэн барахаас энэ гайхамшигт дөнгөжл итгэж эхэлжээ. Тусгай сүвлэгчдийн үйлдэл эсрэг гүйснээ хүсэх оволцсон их дур тачаал эцэст нь орчлонтой чингэсэн эрэмийн жаргал. Эд хурдан дур ханахгүй гэсэн айдас нь үгүй болж өдрийн чимчгэн лугшин бүх биеийн чичирхийлсээр
чарлан дуалцсан сувилагч бүсгүй түүнд бүрэн итгэл дөрвөллээ. Үрийн заяа хүссэн хөөрхий бүсгүйд тусалж хамсан гэсэн хүсэл байсан ч эхнэртэйгээ заавал зөвлөлдөх ёстой. Бархас аяархан санаа алдаад энгэр налан мэгших бүсгүйг аргад нь нулимсыг нарчаад аах нь эхнэртэйгээ ярьж зөвлөх ёстой. Ер нь бол би зөвшөөрч байна. Гэхдээ надаас жирэмслэвэл чамд асуудалтай биш үү? Нөхөр чинь гэхэд орчлон өндийн суугаад хуруу шилнээс жирэмсэлсэн ч таны л хүүхэд шүү дээ. Ялгаа юу вэ? Гэхдээ энгийн хүүхдийг бодвол хуруу шилний хүүхэд жоохон дархлаа мотой байдаг. Тийм байж магадгүй юм. Гэхдээ би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Ямар тач нэг гэр бүлд аз жаргал бэлгэлэхээс тад талцах юм алга да. Баярлалаа хаа. Та амжилтгээ дуусгаад надтай 2-3 удаа л уулзчих тийх үү? Хэрвээ жирэмслэхгүй бол дахин тань төв болохгүй. Хуруу шилэндээ л аваад үлдээ. Орчлонгийн гуйсан царайжилсан төрхийг ажигласан бархас гэнэт төрсгийтэл инээд алдан. Би ч нас ажил амьдралтай хүн шүү дээ. Миний эхнэр тана нөхөр. Тэд яах вүлээ? Аха. Би танд ч мэдэгдэхгүй зохицуулж чадна. Таны амьдралд гай болохгүй. Би танд байр, машин, өөр юу хүснэ бүгдийг нь өгье. Та дүүдээ үрийн заяа харьлаач. Бархас балмагдан сандарч хэдэнтэй хоолоо заснаа. Ах нь хүнээс юм гуйхаар хүн биш л дээ. Туслана гэж шийдвэл юу ч авахгүй. Би мэднэ. Гэхдээ та авах ёстой. Бархас нэлийн бодож болж өндийн босоод арх ундаглан уулаа. Орчлонууд дагуулan хархаагаад том хүрэн нүдэнд нь нулимс цэлгэнэх нь үнэхээр өрөвдөлтэй. Харцанд нь бархасыг санаагаа өөрчлөхүй гэсэн айдас нуугдастай. Ходоодонд орсон арх халуу дүүхтэйгээ зэрэгцэн хүсэлт ачаал нь ахаад л асаад ирэв. Орон дээр нүцгэн суух орчлонж онцгой сайхан харагдах нь нэрмэс болсон байх. Бархас дахин нэг хундаг арх уучгаад за тэгвэл нэг гуух юм байна гэлээ. За юу ч хамаагүй хэлээ хэл. Би байрыг чинь авъя. Гэхдээ өөртөө биш өөр хүнд өгмөр байна. Хинд ямар учиртай хүн бэ? Нэг охинд би түүнд туслах ёстой. Орчлон унхсгийн босоод нууц амрагч юм уу? Үгүй ээ. Зүгээр л туслах ёстой юм. Харин эхнэр маань энэ бүхнийг мэдэх ёсгүй. Чамайг зөвшөөрвөл би хүснээр чинь бай. Танд өөр охин бас байдаг бах нэ? Гэх орчлон дэргүр сормостой алагнуудаа хагас анивчлан бодлогошрон сууснаа. Заахаа тэгж тохирё. Маргааш би бүгдийг нь зохицуулаад өгье гэлээ. Үүр цаажгүй бололтой шууд жиргэлдэж эхлэхэд эргэтэн нь модолтол хадуурчсан бархас руу зүтгэлэн очоод танд баярлаа гэж шивнсээр энгэрт нь наалдан шимэн оцоор даран унжээ. 14-р хэсэг төгсөв. Санаандгүй учрал 1-р бүлгийн 15-р хэсэг. Гүнж марлын дуудлага эзэндээ хурж эхэндээ ойлгохгүй гайхсан найз нь муу юм болж буйг шууд л ойлгоод гэрийнхэндээ дуулгасаар бүгд сандралдан ядмын гэрлүү гүйцгээлээ. Цагдаа дуудаарай түргэн. Ядам ахч согтууч муу хүн биш дээ гэх сонсдон тэр дорой гүйж хөрвөл үл таних согтуур охины цамцыг яран шүлэнгтэн зүтгэсээр өмддөө ноцолдож байхтай таарчээ. Садар эрийн толгойд хүрцний иш тас бууж нөгөөх нь зүгтж амжилгүй баригдан бужигнах зур цагдаагийн машинч дохиогоо хангинуулсаар давхин ирлээ. Ийхүү өөрийнхөө ухаалаг сэргэлэн байдлаар хүн дүрст араатнуудаас бие хамгаалж чадсан ч энэхүү гинтийн зочир явдал нэг хэсэгтэй л охиныг зовоосон юм. Муу юм мудан улаатай гэдэг. Ухаан сэргэлэн байж өөртөө тусламж дуудаж чадсан гүнж марлыг магтан сайшаах нь олон байсан ч марл охин хүчүндүүлсэн гин. Баян чэнжүүдтэй нууцаар уулзаж мөнгө авдаг байж гэсэн 100 яриа сум даяа тархаж хов живэн дуртай хүмүүсийн амны цугаа олжээ. Хоёр согтууг нэг нь баатрын тухай бүгдийг хэлснээр хөөрхийн марлыг буруугаар ойлгох гэстийн санаа иргэн суур баяны ганц хүүг буруутхан
Марлыг эргүүлээд салахгүй байсан шүү дээ. Тоохгүй болохоор нь хорлож дээ. Заван амтан. Энэ суур баян тарган хүн байтлаа ганц үгөө хүмүүжүүлж чадсангүй. Гэвчлэн амны зоргоор бурцгааж, баатарж, аймгийн цагдаад дуудаджээ. Байдал бишсэн мэдсэн суур баян Марлын аав ээжтэй уулзан учирлаж, эцэст нь янз бүрийн арга сам сэдсээр хүүгээ асуудлаас холдуулж чадав. Хоёр согтууж цагдаагийн үүд сахиж саргаран болоод л хэдэн төгрөгөөр торгуулад сураг алдарчээ. Өөрхийн Марл охины сэтгэл санаа хямран арай хийн 8 доор ангиа төгсөөд зуны амралт эхлэмэгцэл өдөө өвөөгийнх рүүгээ явчихав. Сэргэлэн цаваа байдал нь ормөргүй алга болж шөнө унтаж чадахгүй хардаран зөөдлөж усан хулганд болтлоо хөлрөн орилон хашгираж сэрдэг болчихож. Эмж, ламж, лам өөд үзүүлээд ч тусыг ис олов. Эрх танхилхан Марл охинд тэр шөнийн богинохоо муж согтуурчүүдийн рээцэргүй үйлдэл дэндүү хүн туссан бололтой. Аргач үгүй юм да. Охиноосоо алхамч холдохгүй асран тоглох аав ээж хоёр нь сэтгэлээр унаж гүцжээ. Марл нам уушхаас бусдаар хинтэй ч юм ярьдаггүй. Нэг тийм дуу шуугүй гүлийсэн хүн болчихож. Гэтэл байдал гэнэтхэн өөрөөр эргэлээ. Жил болгон айлсан цусдаг самбуугай анх нүүж ирснээр Марл үлээлэг өөрчлөгдөн дуушуу орж эхэлжээ. Зүрхэн гүнд батмалсан хайрын эзэн. Тамирынх нь өвөө шүү дээ. Самбуугай анхаар байнга орж гарах болсон Марл аль болох тус нэмэр болохыг хичээж явсаар наадамд өгсөн нэг өдөр гайхалтай мэдээ сонсон гэнэт өөрчлөгдөн дуушуу орон яриа хөрөгтэй болчихов. Гэрийнхэн ч бөөн баяр эмч домчийн хэрэг гарлаа гэж хөөцөлдөж байлаа. Гэхдээ энэ өөрчлөлт эмч домчтой огтхон ч хамаагүй. Манай хүүхдүүд наадмаар ирнэ гэн гэж санаандгүй хэлсэн самбуугаа руу дүрлийтэл ширтэх Марл өөрийн мэдлгүй "Тамирах" гэж дуулдах төдийхийн шивнэж "Тэр зөлөг ирэлгүй дээ. Энэ жил их сургуульд орно" гэх хариулт сонсоод л Марл ийхүү төрөл арилцсан юм шиг өөрчлөгдсөн нь энэ ажээ. "Аха, та битгий хөдөл эмчийн заврыг мартаа юу?" гэж байсхийгэд л санаа тавих орчлон дээр нь гармагц том хөхөөрөө шахан үрсээр доошлов. Орчлон аяархан уулгаалтав. Эр хүний бахархал гэж ийм л байдаг юм байна. Цавхан хуруутай турхан гараа зүтгүүлэн атгамагц үзүүрээс нь уг хүртэл угаас нь үзүүр хүртэл энэ тал дээр туршлага муутайч бархсад таалагдахыг маш их хүссэн бүсгүй ихэд хичээж илүү нээлттэй зарим өгүүлэл хийхийг хүсжээ. Орчлон улам доошлон галзууртлаа тажаадсан бархас айхалсаар хөлнөөс чангаан татлаа. Норж нойдог нь яг адилхан тачаалтаа автсан орчлон айжуухан эргсээр буруу харахад бархсын өмнө ягаар нь тослогдох үтрээ харагдаж өндийх завдал өгөлгүй нүүрэнд тулаад ирлээ. Оршил гэж чухмал ном ёсороо өрнөж цааш нь тэсэх тэнхэлгүй болсон орчлон буруу харсан чигээрээ арга билгийг амсартуулан цогж гарлаа. Давчуу бариу өдрөөнд шурган орох, гантхар томирхтан хангалттай үрэл таван улам чангаран зангирсаар гүрс хийдэл гүргэлдсээр үрийн шингэнээ цацаж орхижээ. "Ээж минь ямар гоё юм бэ?" Салганан чичрэх орчлон тэр дороод хөлбөрн дээш хараад хөлөө гоцойлгоод хэвтчихв. Үрх хүссэн бүсгүйг буруутгах эсвэл зөвдөхийг гагцгүй бурхан л мэдэхгүй за. Орчлон чи хүүхдтэй болцоход намайг ортоос мартах байх та. Яалаа гэж тэ ах минь. Би танд бүр дурлцгаад байхад ахаараа тоглоод явах вэ? Аха, нэр шүү. Таны гэм болоод дотор эргэтнүүд ямар ч өөсөвгүй онцгой юм байна лээ. Бас та хичнээн царайлаг гэж. Таны хүсгэл юм бол би хизээ таних.
Гэхдээ танд надаас сайхан охин байгаа л да. Тэр санаандгүй учрал байсан юм аа. Одоо өөрөөсөө ч ичж байна. Амьдрал байх л зүйл. Харин хэрэг сэтэрч болохгүй байх. Би ч илүү ч унахгүй. Тийм дээ. Санаандгүй учрлуудыг зүрх сэтгэлдээ л нууцлаа. Аха. Та ихрийн удамтай юу? Үгүй. Яах гэж? Нэг мөр хүүхэнтэй болчихвол мөн сайхнаа. Бархас төсгийдэл инээд алдаад одоо болтол хөлөө гоцойлгосоор байгаа орчлонд хандан одоо хөлөө булгаа чи хүүхэдтэй болно. Сэтгэлээ тайван байлга гээд өөрлөгөө татан тэвэрлээ. Ногоондоо туяатай хүрэн нүдээ тормолзуулан мишэх орчлон эсвэл жилийн дараагаас яана гэж ахиад хүүхэд ёо хүүхдтэй дуу гаргаж өгөн шүү дээ. Ханиндаа гоё үсттэй. Бархас ихэд баясан удтал инээснэ. Чи нэрэ мөн ч цэрэглэн золиг юм аа та. Та тийм бодолтой байгаарай. Нэрэж шүү. Орчлон ухсгийн болсон хувцалчаад одоо амардаа өдөр барайтай үсттэй. Хэсэг унтаж амар харин сэрэмгцэн их нэртэй хэлээрээ би явуулгүй болохгүй. Гिचгээд гарч одлоо. Нам унтсан бархас сэрээд цаг харвал аль хэдийн 9 өнгөрч байв. Бие хөнгөрөө сэтгэл санаа тун өөдрөг байхаагаад өнөө хүсэл ахаад л сэргэн орчлон өгүүлж эхэллээ. Шүршүрт орчход өглөөний цагаан унгаа эхнэр туултайгаа дүрсээ харан ярилцаж хэсэг саадснаа орчлонгийн тухай зүрхлэн ярьж орхив. Угийн айдуу зөөлөн зан сайхан сэтгэлдээ туул дуалдан ямар гайхалтай бэ? Тийм зүйл байдаг гэж сонссноос ийм юм болно гэж хэн санахав? Чи минь эергээр бодож үзээрэй гэж. Энэ нэмлэгт ажилдаг совилагч юм байна лээ. Миний шинжилгээний хариуг олж хараад л яг тохирно гэж бодсон бололтой. Нөхөртөөгөө ирээд зөндөө гуйж нэлээд удаан сууж явсан. Аргаа ороод эхнэр мэднэ гэд хэлчихлээ. Тийм сайхан буянтай үлд татгалзаж яах юм бэ? Залуу хүмүүс үр хөөгдгөө байх хэцүү шүү дээ. Би дэмжиж байна. Тэгвэл миний харих асуудал хэд хоногоор хойшлох юм шиг байна да. Тийм амарч юм биш байх. Тэрнээс гадна надад маш өгнө гэсэн эмнэлгийн төлөг бэрэгч төлнө гинлээ. Оо, яах гэсэн бэ? Унах унаагүй штэ. Хэрэггүй гэж хэлээ. Би хэлж үзсэн л дээ. Заавал өгнө гэх юм байна лээ. За. Энэ тухай дараа дахин ярилцъя. Хань одоо барайтай гэж хэлээд уцаа таслахаар өндөтөл ээжээ аавтай ярьж байгаа мó? Гэгтүү цангинан халиунагийн баясгалантай царай уцны дэлгэцэнд гарч ирээд аваа би хот явахаар болсон. Өнөөдрийн автобусаар сургуулаа төлөөлөж тэмцээнд оролцоно гэж амьсгаа авахгүй шахам дуржигнуулаад тэгээд танд хоол цай зөөж байгаад хамт ирнэ гэлээ. Өө чи тайван дүүн хаажав. Намуна хичээлдээ явсан. За таслаа. Юмаа бэлтлээ. Тамир халиуна хоёрын харилцаа хүснээр нь болоогүйж тэд ах дүүгийнх эсвэл найз нөхдийнх ч юм уу ямар нэгэн харилцаатай байдгийг мэднэ. Тамирын нөлөөлөл яг сансанчлан халиунаг өөрчилж байгааг ч мэднэ. Хувь заяаны зургал мэджтэй гэж бодож зөнд нь орхисон бархас охиныхоо догдолсон царайг хараад ахиад л өөрөөр бодож эхэлжээ. Уг нь Тамир ану хоёрыг танилцуулъя гэж бодсон юмсан. Гэтэл охин маань яах вүлээ дээ. Бархас элдвийг эргэцүүлэн бодсоор барай чихчих рүү алхахад хаврын сэвэл зүр салхи хазар нүүр элбэн Европсын тата мэдрэмжийг төрүүлсээр байв. 15 дугаар хэсэг төгсөв. Санаандгүй учрал 1-р бүлгийн 16 дугаар хэсэг. Энэ жил түүхтэн тохиож байгаа хангай сум гадна дотн зочдгийчд олон морь мотоцикл машинтай хөлчөө залуус тавхилдаад Европсын хөл хөр ихтэй байв. Наадмын өмнөх өдөр хотоос яваа бололтой 3 машин цоврон давхсаар ирж саруулхан том хашааны гадна зогсон нь гүнж марлын дурлалт хүү Тамирын гэр бүлийнхэн билээ. Дунд сургуулаа төгсөн их сургууль суралцах болсон Тамир хоббигоо даган сэтгүүлчээр сурах гэсэн боловч аав нь эрс дургуйцээд
Юун сэтгүүлчв. Дэми. Санхүүгийн чиглэлээр сур. Аав нь нас явлаа. Энэ компани ажлыг чийл үргэлжлүүлнэ. Гэхэд ээж нь дэмжин аавын чинь хэлдэг зөвөө. Миний хүү бичиг сонирхлоо зэрэгцүүлээд хөгжүүлж болно шүү дээ. Хэмээн учралжээ. Хоёр эгчтэй, хоёр ихэр охин дүүтэй Тамир дур зоргоороо байдагч дуулууртай бас чих зөөлөнтэй. Ер нь бол сурхаас илүүтэй хөдөө нутгаар тэнэг дуртай. Тамир бодож тэгвэл надад машин авч өг. Би 18 нас хүрсэн гэж зөрүүдлсээр хүссэндээ хүрчээ. Шинэ машина үеэл гамбаадаа үзүүлэн үлээлэг өнгөрч зогсох Тамир гамбаахаа сумын төвөөр хөл их огтж олон харагдлаа. Манайхыг хөдөө явуулчаад хоёулаа зад човдъя гэж шивнэлээ. Харах нь багасаа ижилтэн дасаж үеэлүүд гэхээс илүүтэй найз нөхөд шахан болчихсон гамбаа өгнөөс нь зөрөх биш толгой дахин дэмжив. Төдөдөлгүй гэрийнх нь хөдөөг зорж Тамир гамбаа хоёр машин авнан сумын төвөөр сэлгүүцэж нүд хужаарлан баахан давгсан ч санаанд нийцэх аятайхан охид таарсангүй. Бээрх замдаа нэг хөөрхөн охинтой танилцсан. Заавал дугаар нь юу лээ гэсээр Тамир утсаа шүүрв. Замдаа танилцсан. Хаана гэж гамбаа гайхширхад Тамирч дуртай наргагүй хуучилж эхлэв. Дунд даврын жип унсан Тамир хамтайваа хоёр машинаас нэлээд дөрүүлэн давхиж явтал машин саадсан бололтой гар өргсөн хүмүүс таарч зогсон уулзвал настайвтар ах эгч хоёр байх хагаад сайн уу хөө минь дугуй хагарчихлаа запас байдаггүй гэж тусламж ирв. Машиныг тойрч үтсэн Тамир аварын шарн баймар юм а та үзв. Аах нь олдоггүй хаана байдгийн болоо. Тамир багжиг нь ухан бүр доор бэхэлсэн аварын дугуйг гарган ирээд сольж зогсдол араас хамт явгсад гүйцэн ирж аав ээжийнх нь таньдаг хүмүүс бололтой минь тус мэдлцэн замаас зайдуу тухлан хуучилцгаав. Гэтэл дугуйн хагарсан машинаас нарны дэрвэр малгай өмссөн намхан нуруутай булцгас цагаан царайтай хөөрхөн охин бууж ирээд ааваа нэрээ тэнийг юм а запас дугуйгаа мэдтгүй энд хичнээн удаан зогсваа гэд Тамирлуу дөхөн мэд мэдэв. Хөөрхөн ох юм гэж бодож амжаад их нууц газар байдаг юм а. Би ч ихэндээ бодолж байсан. Манай аав ээжүүд танилуд бололтой. Хоёулаа тэр горих руу орчиж гараа угаах уу. Ингээд тэр горих руу алхах зураа эрх биш нас ойролцоо юм болохоор хэдэн үг солилцсон танилцав. Эцэст нь хөдлөх болж их сургуулийн 2 дугаар курст өгсөн Ариуна гих охины дугаарыг наван уулзахаар тохироод салжээ. Чээж хаа явсан газараа огтын анхаарал байдаг хүн шүү дээ. Үерхэж бариад тууштай байж болтгоо мó. Гэх гамбаа ямар нэгэн зүйл хэлэх санаатай хайлгаж ятан байх шиг. Утас нь болтгүй хөдөө явна гээгүй дээ. Чи сая миний хэлснийг сонсов. Гамбаа ах минь. Залуунаас замбуулан 2 дуус хаавс юм. Сэтгэл нийцэх хүн үүндээ таарахгүй байна. Ном баг унш. Уран зохиол амьдрал 2 өөр. Та ч яасан цэдэн цэлмэг болчихов ингэхэд. Тийм ээ. Би саяхнаас нэг охинтой үргэж байгаа. Надаас 4 ихч. Мундаг. Сумынх юм уу? Тийм ээ. Чи бараг таних бах. Их сургуулаа төгсөөд хотод 2 жил багшилсан. Саяхан энэ жилжиж ирээд тэгээд л хийм бэ. Дүүр юм аа. Ягав нөгөө архиудаг ядамахын баг охин. Саналаа. Тэр яахав? Дүүрэмэгийн найз охин ирсэн. Чи ихч мэд гэж голохгүй бол уулзаач. Тамирын нүд сэргэн хөөхн үү? Юутааж уулзаад үзье л дээ гэж адгав. Гамбаа ундууцан чам шиг өндөр гойлог охин чухам хөөхн эсхийг нь хэлж мэдэхгүй байна. Гол нь цэвэрхэн байвал боллоо. Бас дурлаа бариллаа гэж чаргууцалдахгүй болж. Чамаас 6 ихч шүү дээ. Тийм юм байхгүй хаа. Сумын төвөр тоос босхон давхих Тамир гамбаа 2 амаа жилтэл элдвийг ярьсны эцэст ядам өвгний гадна торомслон зогсоод дотгош орцгоожээ. Барайчигч бархсыг хүлээж байсан бололтой мэндэн сандал суулгаад судсыг нь атхан машинуур удаан үтсний эцэст за хүмүүс
маш сайн байна. Гам дээгэж боломжийн барьсан бололтой юм. Дарагдаж гэмтсэн судснууд чинь бүгд элаашраад идэгч гэж. Дахиад хэдхэн хоног хичээчихвэлж 10 авгаатай болсон ч алцахгүй гэд тас инээснэ. Хамгийн гол нь өөрөө маш сайн биетэй юм. Энэ ч их нөлөө үзүүлж байна. Одоо хувцас тайлаад ийшээ хөвдчих. Их чинь нэлгээ хий гэлээ. Барайчин гар зөөлхөн илбэж хэрэгтэй цэг болгон дээр нь удаан бас хурдан даралсаар байх үед бархсыг тачаалан гал юугүй нөмрөн бахархлан жадайтал босч доороос нухан тэсгүй бэрх болоод ирлээ. Тэсгэл алдан яргалан займчхад барайчигч инээснэ. Тун хурдан үлжилж байна шүү. Алив дээшээ хараа твтэ гэв. Данх гар том малгайтай бүдүүн эрэхтэн чивчрэн гозойж нэмгэн арсныхан цаанаас цусандаа багтаж ядах судснууд нь өргөлдсөн том байж харагдана. Барайчигч төмсөг орчимд бас аанусны эргэн тойронд гуйны дотор тал хүйсний доогуур гэд сурмаг дадмаг дарлан илэх бүрийд бархас бүр байж адан нэвт хөлөрчөв. Барайчигч өөрөө ч халуутсан бололтой магнанд нь хөлс тусалж бунжигнэн нүүр нь минчийтэл улаа бодрно. Барай бараг хагас цаг үргэлжилж аргаабран айхлах бархсыг санааг амраан ханда хэмээн барайчигч орилмогц өнөөх бондгор цагаа өхөн гарч ирээд аха өрөөнд ороорой гэж уриалгах мишилцээд урд орон алхлаа. Чармаа нүцгэн араас нь дагах бархас охины богино хормой дороос сухих цагаахан гуйг хараад улам тачаад нь золтойл архирчихсангүй. Царайндаа ямар нэгэн хувирал эсвцүүлэх хандаа хувцаа тайлмагц бархас дээр мордож орхив. Яах нь энэ вэ? Охины хөдөлгөөн жаахан хурдсан хэм алдах төдийд хандаа нэг хэвийн хөдөл хурдаа багасах гэж огцом хэлж охин хөдөлгөөнөө удаашруулан дээр нь суналцаар. Бархас алидийн тавьчих хөстэй атал тэгсэнгүй. Зүгээр л зүүд зэрэглээ адил гайхалтай агшнууд үргэлжилсээр тачаалда мансуурын солиором сайхан хормууд өрнсөөр. Хүү минь бие чангалж огт болохгүй шүү. Зүгээр л нүдэ анаад хивт гэх барайчин дуу байс хийгээд л хадна. Тэр утсын бүүмэд манарч үүргэлцсэн бархсан оюун санаанд эхнэр туулна бас ануу орчлон хоёрын төрх ээлжлэн үзэх цэрэл үгээр бичиж боломгүй гоё агшнууд үргэлжилсээр. Хандаа одоо гэх барайчин дуу тас хэмэгц охин ухсхийн босоод барайчигч хөлсөн арчингаа халуун дулаан нэмсгэлээд "Хүү минь охид бүсгүйчүүдээ олны жаргаж яваарай" гэд жаргалтай их хөхөрж эдэндээ уртаар амсгаалаад "Хорийг хороор гэж эндэ. Гэхдээ энэ тухай хэндэж хизээч ам алдаж болохгүй шүү. Эмч чамд хэлсэн байх. Нөгөө дэрэрж нэг бариулж хаад нистэй шуухаа минь. Тэр хүртэл тэсгэл алдаж бүх нэг баллав. Эмчийн завраар байгаарай. Одоо эмнэлэгтээ очиж маш сайн амар. Чанартай хол сайн идээрэй. Цагаан арх уусандаа ч гимгэлтэй" гэлээ. Улам хөнгөрөн баргал нисэх алдах бархсыг өрөөнд орвоо үгүй юу араас нь орчлон орж ирээд "Амжилттай олжээ. Тун сайн байна. Одоо гам дэг маш чухал. Барайчигчийн тэр их хөдөлмөр хижээл зүтгэлийг тогтоон барих ёстой шүү" хэмээн дуалцжээ. Орчлон би эхнэртэйгээ ярьж үзээд зөвшөөрөхөр болсон. Эхнэр маань үг дуугүй дэмтсэн. Та бүхний энийг аж тусын хариу олог. Орчлон зогдуулсан юугүй уйлчих шахан өмөлдснөө. "Баярлаа хаа. Би одоохон нөхөртөө дуулгая" гэж шивнээд
Энгэрт нь наалдан тэврүүлжээ. 16 дугаар хэсэг дугсав.